Сайн бацхан уу? Та бүхэн баяраа артыг үзэж байна. Энэ бичлэгээр би та бүхэнд эрэгтэй хүний царайг хэрхэн хэлбэрхэн аргаар зурах вэ гэдгийг харуулах болно. За тэгэхээр эхэлцгээе. Эхлээд нэгэн дурын хэмжээтэй тойрогдтно. Тодорхойлохыг та хизээж хийж болох учраас би хувьдаа бүдгхэн зурнаа гэж зөвлөх байна. Дараа нь төвийн дайруулад хэвтэй болон босоо зурааснууд татна. Эндээс энэ хоорондох мөн эндээс энэ хоорондох хэмжээ адил. Яг энэ хэмжээгээ дахиад нэг доош аваад өгнө. Одоо хацар болон ирүүний зурааснуудаа зураад олчиж болно. Бидэнд одоо энэ хэвтэй зураас хэрэг болохгүй учраас үүнийг арилгацгаая. Одоо энэ бүхэл толгойн хэмжээг 2 хуваач хэмжээ авна. Энэ хэмжээг одоо нэг удаа хагаслаад тэрийг мөн дахин хагаслаад мөн яг ижил зүйлийг яг дахиад дээр нь хийгээд өгнө. Эдгээр зурааснууд нь нүднийх хамарных уруулных мөн үснийх нүдний зураасаа ойролцоогоор 5 хэсэг хуваагаад өгнө. Ойролцоогоор 5 хэсэг. Одоо та өөрийн хүссэн нүдээ энд зурж болно. Мөн хөмсөг мөн адил.
нүднийхээ доторх булан бүрээс нь хэмжээгээ доошлуулад авна. Одоо энэ хэмжээнийхээ дундуур бас энэ хамарны зураасны багаан дээгүүр нь хамраа зурна. Амны хувьд хоёр нүднийх голоос бүдгхэн хязгаарын зураас татаад өгнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хоёр нүд яг голын хэмжээс нь хязгаарын зураас татлаа. Тэгээд хамарны үзүүрээс эхлэлтэй жижигхэн гурвалжин зураад өгнө. Уруулны дээд хэсгэнд харж өгнө. Уруулны доод хэсэг. Яг уруулын зураасны дагуу мөн уруулжингийн хамгийн доод хэсэг. Яг энэ дундуураа уруулаа зүг. Эдгээр хэмжээсүүдээ хоорондоо холбоод энэ гурвалжныхаа доод хэсгийн өргөнтэй уруулаа тааруулж өгсөн байгаа. Бид нэр сая чихний хувьд энэ нүдний зураас болон хамарны зураас хоёрын хооронд зурдаж өгнө. Одоо өрсний хувьд та мэдээж өөрийн хүссэн дурын үсээ зурж болно. Миний хувьд өсний зураас болон энэ зураас хоёрын хооронд үсээ зурхаар шийдсэн.
ерөнхийдөө аргын хувьд юм байна. Та бүхэн ойлгосон гэж найдаж байна. Одоо танд илүү амар байх үүднээс би бас хэдэн жишээ бидэж тавьсан байгаа. Та мэдээж нүүрний ерөнхий байдлыг өөрчилж болно. Жишээ нь та үсийг өөрөөр зурах, эсвэл нүдийн хүмсгний хамрын уруулын гэх мэтчлэн. Энэ дүрээд миний бичлэг үүгээр өндөрлөж байна. Та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.